Одоо тэр тусмаа анх удаа гэр бүл болж байгаа залуу хосуудад энэ гэр бүлийн үнц энэ гэрлэлтийн эцэг их байхын ач тус одоо үүрэг хариуцлагын талаар ер нь 10 жилийн дээд боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд ер нь одоо ер нь яг ямар хичээл сургалт орж байгаа юм бэ? Сургалтын хөтөлбөрт ямар одоо энэ чиглэлээр мэдээллүүдийг өгдөг юм бэ? Энэ улсын бүртгэл, иргэний бүртгэлийн бүртгэгч нар бол тэр талаар бол огт сургалт хийхгүй байгаа гэж би ойлгож байна. Зүгээр л одоо холбогдох материал юмнуудын бүрдүүлбэрийн хангаал ингээд одоо гэрэлтийг бүртгэж байгаа. Ингээд одоо энээс увдэлтэйгээр үр дагавар нь одоо бас гэр бүлийн үнцэн утга учир үүрэг хариуцлагыг дутуу ухамсарласнаас болж бас гэр бүлийн салалтанд бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа л гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо бат бөх гэр бүл байх асуудлаар энэ одоо сургалт мэдээллийн нөлөөлийн асуудлын чиглэлээр одоо мөрдөж байгаа хуулинд ямар байна? Энэ шинээр орж ирж байгаа шинжилсэн найруулгад ер нь энэ чиглэлээр за миний мэдхийн гэр бүл ёслолын ордонд одоо бас их том сэтгэл зүйч нар ийм сургалт хийдэг юм байлээ. Өөрсдөө хүсэлт гаргавал хүсэлт гаргахгүй бол энэ чиглэлийн сургалт юмны одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөх асуудал бол одоо баг байхгүйтэй адилхан гэж хэлж болохоор байна. Аймаг дүүргүүдийн гэр бүлийн улсын бүртгэгч нар дээр тэгээ энэ утга учирын ач холбогдлыг ойлгуулахгүйгээр цаашдаа энэ гэр бүл бат бөх байх асуудал ер нь орхигдоод байгаа юм шүү. Энэ тал дээр хуулийн төсөлд яаж одоо тусаж оруулж ирж байгаа